Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэтнүүд өнгөрсөн мигмар гарагт Францын Лион хотод олон сая хүмүүсийн санаа сэтгэлийг эмзэглүүлэхээр мэдээлэл хийсэн юм. Гар утснаас ялгарах туяа хавдар үүсэх боломжтой гар утас үргэлж хэрэглэх нь тархины хавдар үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдгдсэн байна. Гэхдээ үүнийг тодорхой болгоход нарийн судалгааны ажил цаашид шаардлагатай гэж эрүүл мэндийн байгууллагын ажилтан Джонатан Саммит ярьж байна. Бидэнд гар утснаас ялгарах туяа хавдар үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ гар утасны туяа болон электрон соронзон орноос уу гэдэг нь тодорхой биш. Жишээлбэл тамхи хүний биед хорт хавдар үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Түүн шиг гар утас тархинд хавдар үүсгэж байна уу үгүй юу гэдгийг бид цаашид улам бүр нарийн судлах шаардлагатай. Тархины хавдар үүсгэгч болон гар утас хоёрын хооронд ямар нэг холбоо байна уу үгүй юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар утас хүний тархинд хавдар үүсгэж байгаа гэсэн 100% баталгаа байхгүй ч үүнийг боломжтой гэж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэн хийж байгаа юм байна. Харин энэ судалгааны хариу ямар гарах талаар гар утасны том компаниуд сэтгэл эмзэглэн хүлээж байна. 80-аад оны сүүлчээс эхлэн гар утасны хэрэглээ огцсон мөсч дэлхийд даяар 5 тэрбум гаруй хүн гар утасны хэрэглэгч болоод байгаа юм а.